Шалом. Шалом, шалом. Шинэ үеийн минь хүргэе. За сайхан амарцгаас нуу 3 сарын 20-ны өдрийн чимээг цаг эхлэе. За нөгөө энэ ноутбукаараа шууд юу яадаг тэр маань болохгүй байгаад юм. Яг яагаад болохгүй байгааг биш мэдэхгүй байна. За эзэн талархъя. Эзэн минь танд баярлалаа. Энэ шинэ үеийн төлөө талархъя. Эсээ биднийг та өдөр дараа ариун сүнсээрээ биднийг хөтлөөрөө. Тэгэхээр эзний үгийн амтанд биднийг улам илүү оруулаарай. Тэгээд бид эзний энэ зүгийн балмит амттай сах үгнээс суралцаж эзний үгээр шинжлэхтэд ариун сүнс бидэнд туслах болтугай. Тэгээ энэ өдрийн үгийг бидэнд зааж өгөөрэй. Тэгээ эзэн өнөөдөр бидэнтэй хэрхэн ямар үгээр ярихыг та бидэнд сануулan ойлгуулан бидрүүлж өгөөрэй. Энэ цагийн төлөө талархъя. Иесусийн нэрээр залбирлаа. Амен. Амен. За өнөөдөр бид нар Иохан номын 14-ийн 1-ээс 14 биш үү? Хараад 10 энийгээ солиггүйсэн байна. 14-ийн юу шүү? Зөв өнөөдөр 14-ийн 15-аас хойш 15-аас 21. За 14-ийн 15-аас 21 байгаа. Христтэй нэгтгэх нь. За 15-аас уншлаа. 14-ийн 15-аас 21. Та нар намайг хайрладаг бол тушаалуудыг минь сахина. Би эцгээс гооход тэр та нарт өөр туслагчийг өгнө. Тэр нь та нартай үрд хамт байна. Тэр бол өмнө сүнс бөгөөд түүнийг харахгүй мэдгүйгээс болж ертөнц түүнийг хүлээн авч чадахгүй. Харин тэр та нартай хамт байх бөгөөд та нарын дотор байх тул та нар түүнийг мэднэ. Би та нарыг өнчрүүлж орхихгүй. Би та нар руу ирэн жаахан байснаад ертөнц намайг дахиж харахгүй. Харин та нар намайг харна. Яагад гэвэл би амьд байдаг, та нар ч амьд байх болно. Би эцгийн дотор, та нар миний дотор, би та нарын дотор байхыг тэр өдөр та нар мэдэх болно. Миний тушаалуудыг хүлээн авагч захигч нь намайг хайрлагч мөн. Намайг хайрлагч нь эцэгт минь хайрлагдана. Би ч түүнийг хайрлаж өөрийгөө түүнд илчилнэ гэж хэллээ. Амен. Амен. За. Иохан 14-ийн 15-аас 21 Христтэй нэгтгэх нь гэсэн гарч та. Иесус туслагч сүнсийг илгээн гэж амлан дагалдагчдаа зоригжуулсан. Туслагч сүнс нь биднийг Христтэй нэгтгэх үннийг ухааруулагч сүнс юм. Итгэгчд нь Иесусийн тушаалыг дагагчид дарлагдан хүчээр дагдаг бус эзэнд хандсан чин сэтгэлийн хайр болон дуулуураар дагдаг. Иесус дагалдагчдаа тушаалуудыг сахих зааврыг өгөөд туслагч ариун сүнсийг илгээхээ амласан. Ариун сүнс ирнэ гэдэг нь Иесус үрдийн адил дагалдагч нартайгаа хамт байх баталгаа юм. Ариун сүнс бидний төлөө залбирэн тайвшруулагч, үннийг ухааруулах үнний сүнс юм. Энэхүү хамлалтанд зовж хэлсэн дагалдагчдаа тайвшрал баталгаа болж өгсөн. Туслагч сүнсний итгэгчдийг дахин дөрүүлж Христтэй нэгтгэх ажлыг хийдэг. Энэхүү нэгдэл нь механик зүйлээс хүнлэг чанартайгаар Иесусыг гүнзгий хайрлан дагахад хүргэдэг. Эсрэгээр эзнийг үл хайрлан үл дагагчд нь эзнээс тусгаарлагдсан үнний сүнсийг эсэргүүцэгчд Бурхны сүнсээс татгалзагчд юм. За Бурхан гэж юм бэ? Биднээс нүүр буруулан орхин хаяагүй бүрэн төгс сахин хамгаалан туслах ариун сүнсийг илгээсэн. Бид Бурхны ажлыг хийж чадхуйцаар бидэнд хүч мэрэгэн ухааныг өгөгч сүнс Бурханд илүү гүн түшиглэгдэн. За надад өгч сургамж юу вэ? Эзний үгийг санамж, дурсамж төдийхнөр ойлгож байгаа юм биш ээ. Идэвхгүй байдлаар сонсон хідэн номлол итгэлийн бүх зүйл байх аргагүй. Үнний сүнсийн түшиглэн үгийг халуун сэтгэлээр судлан амьдрах дүүн гэсэн. За өнөөдөр бид нар Христтэй нэгдэх гэсэн юм гарчдаг. Христтэй нэгдэх. За тэгвэл Христтэй нэгднэ гэдэг өнөөдрийн үгийн дагуу харах юм бол хүчээр эзэн бидэнд туслагчийг илгээнэ гэсэн. Ариун сүнсийг амласан тийм үү? Туслагчийг илгээнэ. Тэгээд би эцгээс гоохот тэр та нарт өөр туслагчийг илгээнэ. Туслагч гэдэг нь болохоор одоо
ариун сүнс буюу сүнс одоо еврейлээр руах гэж үг байдаг аахгүй руах. Тэгээ руах нь болохоор юу гэдэг вөхөр нэгдүгээрт ам амьдралыг өгнө, амьсгайг өгнө гэсэн байдаг. Ам амьдралыг өгнө. Тэгээ бурхантай холбож өгдөг энэ сүнсийг хэлдэг. За тэгвэл тэр сүнс нь бас юу гэж үнний сүнсээ гэж байна. Үнний сүнс. Тэгээд ертөнцийн жоохон байж байгаа ертөнцийн намайг дахиж харахгүй харин та нар намайг харнаа. Ягаад гэвэл би амьд байдаг та нарч амьд байх болно гэсэн байна. За тэгээд эцгийн дотор та нар миний дотор би та нарын дотор байхыг тэр өдөр та нар мэдэх болно. За тэгэхээр эзний сүнс өгдөхүүд бидэнд юу бид үннийг олж мэддэг. Тэр хамгийн түрүүнд олж мэддэг үний юу гэдэг вэ гэвэл хамгийн түрүүнд олж мэддэг үнэ гэрэл байдаг тийм ээ. Гэрэл өөрөөр хэлбэл эзний сүнс орж ирэхдээ бидний дотортой гэрлийг гэрэлдүүлж өгдөг. Тэр гэрэл бидэнд хамгийн түрүүнд гэрэлдүүлж өгдөг зүйл юу гэхээр харанхуйг мэдрүүлж өгдөг. Харанхуй. Тэгээ харанхуйг мэдснээрээ одоо жишээлбэл бид нөгөө урд нь чи буруутай гэдэг гэсэн бол одоо харанхуйг мэдрээд гэрэл орж ирсэн хүний хувьд хамгийн түрүүнд одоо гаргадаг хариу үйлдэл юу вэ гэвэл би буруутай юм бэ. Би засъя, би шийдвэрлэе, би буруутай юм байна гэж ингэж хэлдэг юм байгаа. Тэгээ би нөгөө сайхан нэг тайлбарлаж өгчөөс яг нөгөө еврей утгаар нь Эхлэл номын 1:2 дээр гэрэл би болог гэж хэлээд тэгээ гэрэл би болсны дараа гэрэл ба харанхуйг салгасан гэж. Тэгээ тэрийг болохоор бид нар бол нэг яг нэг ертөнцийн гэрлээр төсөөлө бодоод байдаг. Гэтэл тэр нь юу гэдэг вэхээр тэнгэр дээрх усыг тэнгэр доорх уснаас ялгаваа гэдэг хэн гот бид нар нэг ус ялгас салгасан энэ тухай бодоод байдаг. Харин яг еврей үгийнх нь утгаар бодоод үзэхээр тэр нь аюу өөр утга хийж байдаг. За тэгвэл эзний сүнс бидний дотор орж ирсэн. Ер нь тэгдэж яг нөгөө нэг ариун сүнсээр дүүрхээр хүн аюу гой гэрэлтдэг штэ бүр тий. Яг тэгтэл зүрх сэтгэл нь яг гэрлийг дүүрэх үед тэнд байгаа харанхуй зүйлийг тусгаарлаж эхэлдэг. Өөрөөр харанхуй зүйлийг харж эхэлдэг. Миний хувьд бол яг тэгж бодог. Би үнэхээр одоо эзэнд итгэсэн ивэлийн хамгийн том ивэл бол юу гэхээр аврал байгаа тийм үү? Авралын дараа гэмтэй гэдгээ ойлгоод тийм үү? Гэмтэй гэдгээ ойлгож амьдрах энэ айгу чухал. Бид нар итгэгч амьдралаар одоо итгэлийн амьдралаар амьдрахад тэр итгэлийн амьдрал дотор байгаа нөлөөллүүдийн одоо хамгийн чухал нэг юу нь болохоор юу би гэмтэй гэдэг хүн гим нүглээ ойлгож ухаарах энэ хамгийн чухал гэдэг тийм энэ хамгийн чухал. Тэгэд нөгөө гэмтэй гэдгээ ойлгож ухаарах үед бид нар юу гэдэг амьдралдаа олон тэр буруу зүйлүүдийн алдаатай зүйлүүдийг ойлгож ухаарч ирдэг. Урд нь дандаа л бусдын буруу байсан бол эзэнд итгэснээр бид нэр өөрийнхөө бурууг олж хардаг. Энэ аягүй чухал. За тэгэхээр тэр өөрийгөө олж харахад одоо мэдрэх чухал зүйлийн маань нэг бол юу? Биднэрт мэдрүүлж өгдөг бол ариун сүнс байгаа тийм. Сүнс дотроос ярьдаг тийм үү бид нарт энэ зүйлээ болоо, энэ чинь буруу байна гэж бидэнд сануулдаг. Сүнс бидний дотроос ярьдаг юм байна. Тэгэхээр бид нар эзний сүнсийг хүлээж авснараа бид хамгийн түрүүнд үнэхээр өөрчлөгдөхгүй байхын өөрчлөлт бидний дотор орж ирдэг нь харанхуйг мэдрүүлдэг явдлага. Тэгээ тэр харанхуйн зүйлийг гэрлийн зүйлээс ялгаатай болохыг салахыг сурдаг юм байгаа тийм үү? Ийм байна. За тэгээд эзний сүнс юу гэж байна? Эзэн бурхан ариун сүнс эзэс дээш өргөхдөө биднийг өнчрүүлж орхиогүй харин гэж ариун сүнсийг өгсөө. Тэгээд бид бурхны ажлыг хийж чадхуйцаар бидэнд хүч мэрэгэн ухааныг өгч сүнс бурханд илүү түшиглэхдээ. Тэгээд тэр ариун сүнс бид тийм мундагтай яагаад байгаа биш тийм үү? Харин ариун сүнс бидний дотор орж ирэхэд тэр бидэнд олон тийм ойлголтуудыг өгдөг. Тэгээд ер нь нөгөө нэг яг хүн ариун сүнсээр дүүрэх үед маш олон гоё тийм чадварууд өгөгддөг, бэлэг авьяасууд өгөгддөг, мэрэгэн ухаан өгдөг, зөв бурууг ялгах чадвар өгөгддөг энэ зүйлүүд байгаа. Тийм учраас бид эзний сүнсийг үнэхээр хүсэмжлэн эзний сүнснээс зуурах хэрэгтэй. Тэгээд илүү эзний сүнсэн түшиглэх хэрэгтэй. За эзний үгийг санамж дурсамж төдийхнэр ойлгож байгаа юм биш ээ. Итгэхгүй байдлаар сонссон хэдэн номлол итгэлийн бүх зүйл байх аргагүй. Үнний сүнсэнд түшиглэн үгийг халуун сэтгэлээр судлан амьдрах дүүн гэсэн юм. За тэгэхээр эзний үгийг судлан амьдрах нь бидэнд аягүй чухал тий судлах. Тэгээд нэг өгүүлбэр нэг ишлэлтэй нэг бүлэг нэг номыг ч гэсэн бид ингээд
уншаа, судлаад ингээд нэг үгийг уншаад тэгтээ одоо үг дотор ч гэсэн тэнд олон гайхамшигтай зүйлүүд байдаг. За тэгээ энэ дэр ингэж шүү дээ үнний сүнс гэдэг байна тийм үү. Тэгвэл юу ч хэлдэг үнэн та нарыг чөлөөлнө гэдэг. Бид нар урд нь нөгөө нэг гим нүгэлтэй байхдаа гим нүгэлтэй гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй мэддэггүй байсан бол гим нүгэлтэй гэдгээ мэдээ тэр харанхуй зүйлсийг мэдээд ирэх үед юу гэдэг бид тэрнээс салж эхэлдэг. Үнний сүнс биднийг үнэн дотор хөтлөн дагуулдаг юм байгаа. За тэгээ бид нар Иесус Христийг түүний тушаалуудыг хүлээн авч сахиад Иесийг хайрлах юм бол эцэгт нь хайрлагдана, Бурханд хайрлагдана гэж. Зарим хүмүүсийн үед нөгөө зөвхөн Бурханд итгээд яваад байдаг. Яг Иесус Христийн загалмаа хүлээн тухай Иесус Христийн бидэнд зориулсан тэр загалмаан тухай тэрийг төдийлөн ингэж анхаардаггүй боддоггүй тийм хүмүүс байгаад байдаг. Гэтэл эзэн харин биднээс юу хүсдэг? Эзэн биднээс үнэхээр Бурхан биднээс Иесус Христийг хүлээн зөвшөөрч, Иесус Христийг хайрлаж, Иесус Христийг дагаасаа гэж хүсдэг. Иесус Христийг. За тэгээд бас ариун сүнсэнд найдаж залбирч одоо зарим хүний зөвхөн Бурханд итгэх итгэл гэдэг бол бид нар Иесус Христ тийм үү тэгээд ариун сүнс гэдэг яг тэр Бурханы ариун гурвлаар оршигч тэр Бурханы бүхий л чанаруудад бид итгэх нь айгүй чухал юм байна. Тэгээд эзэн бидэнд ариун сүнсийг амласан. Тэгээд ариун сүнс бол энэ үнний сүнс, мэрэгэн ухааны сүнс, туслагч сүнс. Тийм учраас бидэнд тусламж хэрэгтэй гэдэг чинь юу хэлдэг вэ гэхээр сул дороогоо хүлээн зөвшөөрсөн хүн тусламжийг авдаг. Тийм үү? Тусламжийг авдаг. За бид нар одоо ингээл ойрдоо дайм бай энэ сургийг сонсоод бөө юм болж байгаа. За гэтэл одоо сайхнаас нөгөө Трамп маань нөгөө тусламж хэрэгтэй, Америкт тусламж хэрэгтэй гэж ингэж одоо Европын орнуудаас шаардаад хэлсэн шүү дээ тий. Тэр нь юу гэхээр нэг өөрсдөө аюулгүй хүчтэй юутай гэж бодож байсан боловч нөгөө Израилийг дэмжиж Израиль бүх зүйлийг болгочно гэж ингэж бодож байсан боловч Израилийн нөгөө нэг зэвсгийн байдлыг мэдсэн өөрийнхөө улс орны эдийн засаг санхүүгийн байдлыг мэдээд ингээд ирэх үедээ яг зөвхөн нөгөө хүчгүй сул дараа мэдэх үедээ тусламж хэрэгтэй гэдгийг ойлгож эхэлсэн тийм үү. Тийм учраас Европын албаны орнуудад бидэнд туслах хэрэгтэй, аюун дайнд оролцох хэрэгтэй. Нөгөөдөл нь бол оролцоогүй. За тэгин гутал бид нар одоо тэр нэг Хермусийн юм гэдэг шүү дээ. Тэрнтэй адилхан. Гэхдээ тэр нөгөө хоолойг хаачил малчин гэдгийгсэн чинь бусад улс орнууд юу яасан. Хермусаар нөгөө нэг юу гаргахаа одоо нүүрс мөрс авах сонгоц явуулахаа Ирантай яриад эхэлсэн тийм үү? Ирантай яриад эхэлсэн. Тэгээд Иран болохоор маш их тийм нөгөө нэг зэвсгүүдээ одоо нөгөө юу пластик юм уу ингээ бэлтцсэн байгаа аахгүй юу? Бэлтцсэн. Израильд бол тэр нь харьцангуй Ираны дайны байхгүй байна гэж ийм зүйлүүд яригдж гэлж. Тэгэн гутал Трамп хүчгүй болоод ирэхээр юг асууж тусламж хэрэгтэй. Тэгэхээр өнөөдөр би итгэгч бидний хувьд бол заримдаа нөгөө итгэгч хүмүүсийг харахаар хүчгүй байгаа хүлээн зөвшөөрөхгүй байх нь айгүй харамсалтай санагддаг. Тэгэх юм бол тусламж авч чадахгүй шүү дээ. Тэр нь жишээлбэл одоо би энэ зан чанараа өөрчлөх ёстой. Энийг өөрөө л ингээл би тэгний ингэн тийм сургалтын цугаал ийм сургалтын цугаал ингээд гэл лээдэг боловч хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрөх өөрөө эхлээд хүлээн зөвшөөрөх нь айгүй чухал тийм үү? Эсний өмнө бууж өгөөд хүлээн зөвшөөрөх нь хамгийн чухал. Гим нүгэлтэй гэдэг хүлээн зөвшөөрөөд тэгээ би энээс салж чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрөөд эснээс тусламж гоох тэр мөчөд юу? Тэр мөчөд тэгээ би үнэхээр эсний тусламжийг авах бүрэн боломжтой болно гэсэн. Бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл эзэн бидэнд тусална гэсэн юм байна. За ариун сүнс аль бидэнд туслагч тийм үү? Ариун сүнс бидэнд мэрэгэн ухааныг өгнө, ариун сүнс бидэнд хүч чадлыг өгнө, ариун сүнс бидэнд урам зориг өгнө. Асын харааг өгнө. Тийм учраас бид нар тэгээд хамгийн гол нь ариун сүнсний бидэнд өгдөг зүйл өгөхөр бидний амьдралыг гэрэлтүүлж харуулдаг, харанхуй ба гэрлийг салгаж өгдөг юм байна. За та юу ойлгов, юг мэдрэв, юг амьдралдаа хэрэгжүүлэх вэ? Юу ойлгов, юг мэдрэв. Цэлэнгээгч өглөөний мэнд, цэлэнгээгч Монголдо ирсэн үү?
Мэсэлингээ их цаа өвөр Монгол яваад явсан байх. Одоо өвөр Монголд байгаа юм болоо. Тэгээ нөгөө манай чимээг уцагт орж ирдэг байсан хөдөөний ихчтэй танилцсан уу? Мэсэлингээ хичээ. За юм байна. За би өнөөдөр хурцлаараа алдаа хийсэн. Энийгээ солиоггүй нөгөө нэг копи паст хийж энийгээ солих гэсэн солиоггүй байсан байх шүү. За. Аашгүй ирсэн үү те. За. Апрата. Та юу ойлгов, юуг мэдрэв, юуг амьдралдаа хэрэгжүүлэх вэ? За өнөөдөр бид нар Болгар улсын төлөө залбирна. Болгар улс болохоор 6,700,000 хүн амтай 79.9% христч эндээс евангелист урсгал зөв 1.9% эзэлдэг юм байна. За Болгар улс 1947-оос 89 онуудад коммунист засгийн дор амьдарч байсан бөгөөд бэрхшээлүүд байсаар байна. Авилга, гэмтэргийн сүлжээ, ядуурл олон хүний амьдралд нөлөөлж байна. Үр хөндөл өнгөөс багассан ч өргөн тархсан хിവэр байгаа бөгөөд салалт түгээмэл байна. 1986-оос хойш нийт хүн амын тоо доктортой буурж байгаа ч хүн амын тоо хөшөрсөөр байна. Олон залуу хүмүүс Болгарыг Европын холбооны хамгийн ядуу орнуудын нэг гэж үздэг. Ажил боломж хахаар орхин бусад улс орнуудад явж байна. Арьс өнгөөр ялгуурлан гадуурх үзэл хүчтэй найдвар ховрын улсад чуулган бурхны хайрыг харуулахын төлөө залбираарай гэж байна. За хамтдаа залбирая. Ариун сүнсээ бидэнд туслаарай. Ариун сүнс бидэнд заагаарай. Өдөр бүр эзний үгээс суралцахад бидний хөтлөн дагуулдаг ариун сүнсэнд талархаж байна. Тэгээ бидний амьдралыг гэрэлтүүлэн харуулж бидний амьдрал дотор буруу байгаа зүйлсийг илчлэн үннээр нь гаргаж өгч тэгээ түүнээс салахад тусалдаг ариун сүнсэндээ талархаж байна. Тэгээ ариун сүнс бидний үгийг улам илүү эзний үгийг бидний зүрхэнд улам илүү гүн гүнзгий суулгаж өгөөрэй. Тэгээд амьдралдаа хэрэгжүүлэхэд ариун сүнс бидэнд туслах болтугай. Тэгээд эзэн бид энэ өдөр бид Болгар улсын төлөө залбирч байна. Болгар улсад ялангуяа чуулган үнэхээр бурхны алдрыг харуулж амьдрахад Болгарын чуулганыг та өрөөж өгөөрэй. Эзэн Болгар улсад олон залуучууд улс орноо орхин явж байгаа энэ байдлыг зогсоож үнэхээр өөрийнхөө их орондоо гэр бүлтэйгээ хамт ажиллаж амьдрах тэр бүхий л боломжуудаар нь эдийн засгийн нөхцөл байдлуудыг та бүрдүүлж өгөөрэй. Тэгээ тэнд байгаа евангелист урсгалын итгэгчид улам илүү өссөн үржих болтугай. Тэгээ тэд чуулганд тэдний чуулгануудаас сэргэлт ирж тэгээд эзнийг улам илүү сайн мэдээ түгээж эзнийг тунгаглах болтугай. Бид Есүс Христийн нэрээр бид Болгарыг өрөөж Болгар дээр бурхны хаанчлалт хэлэх болтугай. Болгар бурхнаар өрөөх зүйлс байх болтугай. Бид Есүс Христийн нэрээр бид Израилийг өрөөж Израиль дээр бурхны амар амгалан байх болтугай. Израиль үнэхээр бурхны дотор өөрчлөгдөн шинчлэгдэх болтугай. Бид Есүс Христийн нэрээр бид Монголоо, бид Хойд Солонгос, бид Афганистаныг танд өргөж байна. Эзэн минь дайн болж байгаа улс орнуудыг өргөж байна эзэн. Эзэн бид Иран, Израиль, Афганистан, Пакистан, Орос, Украин эдгээр дайнуудыг эзэн та зогсоож өгөөрэй эзэн. Тэгэд үнэхээр хүмүүс амар амгалан дотор амьдрахад тэгэд хүмүүс бас энэ хүнд хэцүү дайны нөхцөлд жинхэнэ бурхныг дуудахад эзэн та тэдэнтэй хамтж та тэднийг өөрчилж өгөөрэй. Тэгээ чимээгөө цагийн группийн бүхий л итгэлийн гэр бүлийнхнийгээ танд өргөж байна. Эзэн тэгээ бидэнтэй хамт байгаарай. Бид өөрчлөгдөн шинжлэгдэж бидний чуулган үнэхээр сэргэж бидний чуулган ариун сүнсээр хөтлүүлэхэд эзэн та өдөр дараа хүн нэг бүр гэр бүл болгонтой хамт ээж өгөөрэй. Эзний шинжилт бидний амьдрал дээр байх болтугай. Тэгээ бидний амьдралд үнэхээр бас эзэн та өөрийгөө улам илүү илчлээ. Бид бас бидний амьдрал байгаа буруу зүйлээ олж харан зас ариун сүнсээр дамжуулан бид засан залруулж бид шинжлэгдэн өөрчлөгдөж туслаараа. Тэгээ бидний өөрчлөлт бас Монгол чуулганы өөрчлөлтөөр дамжуулан Монгол улс маань өөрчлөгдөх болтугай. Тэгээд бид их хурлын гишүүдийг танд өргөж байна. Ерөнхийлөгчийг ерөнхий сайдыг өргөж байна. Эзэн үнэхээр та Монголыг өөрчилж өгөөрэй. Тэгээд ирэх жил болох ерөнхийлөгчийн сонгуул эзэн та зөв шударга хүнийг гаргаж ирээч. Эзэн та үнэхээр Монголыг өөрчлөх шин бодлого, шин зүйлийг яг тэр нэг та босгож өгөөрэй. Эзэн бид хүүхдүүдэд танд өргөж байна.
бидний хүүхдүүд бидэнтэй адилхан өглөө бүр чимээгүй цаг гэж эзний үгэнд дуртай гэж эзнээс имэж эзнийг хүндэлдэг байхад эзэн бидний хүүхдүүдийг та ерөөгөөрөө бузар муугаас та хамгаалаараа. Бидний хүүхдүүд ялангуяа одоо Монголч тэр Солонгосч тэр үе тэнгийн хүчирхийлэл дээрлэлт байгаа энэ үед та тэднийг минь хамгаалаараа. Хүүхдүүд маань бас өөрсдөө бусдыг хүчирхийлэхээс хамгаалаараа, хүчирхийлэлд өртгөөс хамгаалаараа эзэн. Тэгээд өнөөдөр Монголд болж байгаа энэ асуудлаас болоод үнэхээр сургуулиудад байгаа тэр үе тэнгийн хүчирхийлэл зогсоход түүн рүү шүүх цагтаа хуулийн байгууллагад яг тэр зүйл рүү анхаарал хараа тавихад та хамтээч тав тэрдэж өгөөрөө. Тэгээ Монголд маань өөрчлөлт байх болтгой, Монголд шинжилт байх болтгой, Монгол улсын эдийн засаг сэргэх болтгой, та Монгол улсыг дайнаас та үргэлж хамгаалж өгөөрөө. Тэгээд энэ өдрийн энэ бүхий л ажил үйлсээ танд өргөж байна. Бидний явах бүхий л заамд, бидний өнөөдрийн хийх бүхий л зүйл эзэн та хамтаагаараа. Иесийн нэрээр залбирлаа. Амен. Амен. За тунхаглах ишлэл өөрийн нүүр царайг зарцынхаа дээгүүр гүйгүүлж өөрийн зарилгуудыг надад заагаач. Таны хуулийг сахин биелүүлдэггүй учраас нүд маань өсний урсгал мэт нулимсыг урсгадаг юм. Өө эзэн та бол шудраг бөгөөд таны шүүлтүүч шулуун шудраг юм. Дуулал 119-ийн 135-аас 137. Амен. Амен. За цээжлэх ишлэл эзэн гэрийг барьж байгуулахаас нааш үүнийг байгуулагчид дэмий хөдөлмөрлөдөг юм. Эзэн хотыг хамгаалахаас нааш манаач хүн дэмэл сэрүүн байдаг юм. Дуулал 127-гийн 1. Амен. Амен. За Болгар ус. Болгар ус очиж үзэх юмсан гэж боддог газрыг нэг. За яг бол Болгар хамгийн сайн чанарын сарнаатай, хамгийн сайн чанарын сарнаа тос гаргаж авдаг. Манай нөгөө дотоороо тосны компаниас Болгарт бас аялал зохион байгуулдаг байхгүй. Тийш юу үзгээр Болгарт очиж үзэх юмсан гэж боддгоо. За эзэн Болгарыг хөрөөх болтгоо, эзэн Болгар дээр шинжилт авчрах болтгоо. Эзэн энэ ард түмний дунд үнэхээр чуулганыг улам илүү хүчрхэгжүүлэх болтгоо. За баяр та эзэн ивэг. Өнөөдөр таны хийх бүхий л ажил үйлсийг бурхан тослон өрөөх болтгоо. Тэгээ таны амьдралд гэрлийг улам илүү хүчтэйгээр тусгах болтгоо. Тэгээд ялангуяа Монгол гэр бүлүүдэд эзэн үнэхээр эвлэрлийг, ойлголтыг өгөх болтгоо. Тэгээд гэр бүл болгонд байгаа тэр нэг хэн нэгэн донтсон донт одоо хүүхэд хүртэл донтаа тэгээ утсан донтцсан. Тоглоом донтсон, ахин донтсон. Тэр л бүхий зүйлээс үнэхээр эзэн биднийг гэрлээр тэр гэр бүлийн хэрэг хэн нэгэн донтсон гişүн байгаа л эзэн харуулж өөрчилж шинжлэх болтугай. Тэгээд Иесийн нэрээр таны амьдралыг өрөөж байна. За баяр та. Өдөр бөгөөд өнгөлөг, эрэг бөгөөд талархалтай байгаарай. Баяр та эзэвэг.